За одоо өнөөдөр энийг цааш нь өргөлжлүүлээд mate name засъя. За энд distance чинь юу вэ? За энийг ойртуулсны дараа энэ хоёрыг ойртуулъя. Мэйтэн дарыг энэ гадрыг идэвхжүүлээд за дараад нь энэ гадрыг идэвхжүүлээд за энэ дэр consistent гэж орж ирээд байх шиг байна. За бид нэр энэ чэнэс нэг 100 гаруй татах юм байна. 320-аар үзээтэй. За энэ бол бичээнд бол амар их цай байна. За шахаж оруулахад их гоё зай тохиолсон байна гэж үзэж байна. За одоо тэгэхээр энд ийм их зай гарч байгаашаас энийг жоохон шахах хэрэгтэй байна. За яас гэж шахах вэ гэхлээр еврогоо орж хэмжээгээ солино та. Арам 3 руугаа орж хаад. За уг нь бол хэмжээ хэдээр шахахыг харах байсан баг. Би энэ дээр одоо таагаа шахаж. Эндээс насч л та төгөө. Түжин. Одоо ч магадаа юм уу? Цохаац юм. Тэг ханаас нь шүү. Энэ юу вэ? За энэ шиг орж харъя. Боксраа 3 гэдэг маань одоо бидний самбл нэг яваад байсан ч байгаа шүү дээ. За энэ бол сайхан ойртсон байна тааж хийлээ гэхэд. За одоо харааман дээр нэг зураас нэмж дараад нь хэмжээг нь ахаад тохируулъя.
Хулганы өрөө дотор. Энэ чинь ингээд дотор хоёр өрөөтэй шүү дээ. Тийм дээ. Ингэж авах юм дээ. Энэ бүр энэ таацаа ингэж юм шүү дээ. Наатгоо Олцоод огцон хурд байна тий. Байна. Байна. Энэ Давидын дугаар хэлээ. Энэ өрөөнөөс амар хурдтай нөгөө хажуудлын машины өрөөнөөр үлдэх юмтэй. Энэ кото. Кото мотор амар хурдтай. Машины. Байна. Тамгаа өрөөд орсон юм чинь. Анхаа онцгой бүрэн дөрвсөн юм яа. Амар тамхи чөлөө багш. Ажуудлын өрөөгөр нэг хөдөлтэй байж байна багш. Багшны өрөө чи хүрээд ирдээ. Багшны өрөөгөр тамхи нэг хөдөлтэй байна гэдэг байна багш нь. Танаа ажуудлын багшны өрөө. Амар тамхи хөдөлтэй байна. Тэгээ өгшөө. Нөгөө хажуу тамхи асаалтаа орчихсон байсан. Амар хөнгөлтэй байна гэдэг. За, энэ доол харж зогссон байж. Энэ байхгүй. Байгуулгүй юу? Ана цогонд тамхи чог байхгүй. Энэ өөрөө гэсэн гинэ. гарч татаад байна. Тамхи татдаг хүний хажууд дээр үлдсэн аа. Хүү яагаад намайг заагаад байгаа юм? Яагаад намайг заагаад байгаа юм? Тийм үү? Гэтэ өө тамхи татдаг зүгээр агаар татдаг. Тий, зөвөр агаар гарч амсгалт. За энэ дээр бас энэ толгоорыг авчиръя. Make n and 10. Okay. Алго.
За одоо энийг доош нь сонгодоо тий. Хойлоо. Make en node окей одоо энийг энэнтэй окей Ядгуул одоо энд одоо буул оруулж ирнэ. За буулыг энийг севас хийж болно. Бараг хэмжээгээ мэдж байгаа учраас шинээр галс урсчаад л болох байх гэж бодож байна. Садад орсыг одоо ажиллаж чадахгүй болтол яасан юм шүү дээ. Ахаад л тэр холхивчаас олгочих. Тэгэхээр урт нь 21. Ахаад тэр холхивчаас олгочих. Тэгэхээр урт нь 21. За энэ нь бол одоохондоо харин цогтах. зөө ягаад явцсан оноо чинь цуг болж байгаа юм. Тэгээд илгүүнээ таяр. Нөгөө түнтэй. Хайр гэж бодлоо. Яг таяр байгаа. Цэцмаш дүнгээ авсан. Одоо тэр идэлцээ аваад шүү дээ. Тэр хасах Идэлцээ болсон гэдэг жоо зөвхөн дуусах. Экстэйник. Цуг болсон ч таач. Яа нийтэн 103 Үнээр эдэнцэн 20 удаас гэж. Энийг 10 удаас. Тэгс баг. Манай таны. Хөөе энэ ягаад доош орчих. Тэгэхээр смарт animation болж байгаад энийг одоо дээш нь эхэлж оруулж чаад тэгээд хэмжээ тавья. Smart animation. Энэ бол 20 ах стай нэг холцох стай учраас. Окей. За тэгвэл энэ диаметр хэд байх вэ?
Зан буул нь бол ингэж барих учраас нэг Сүртэй байж. Энд дэр нэг ярихгүй яваад байгаа. Угаасаа хэмжээгээ хараад бус нь ойлгомжтой шүү дээ. Энэ яах болов вэ гэхээр одоо яг нөгөө юу хэвлэх болроо нягтруулж шахах буюу чангаач уян биеийг эргүүлэх энэ бол байх ёстой гэж. За тэгэхээр би энэний гадуур нэг нэмэлт материал хийчихье. Байна. Оо. Яна тэгээд. Гүй нөгөө юу муу заасагдаагүй шүү дээ. Харна гэж юм гээд хийсэн. Ядаж мэйлээр явуулдаг юм наад нэг балаач. Гүү. Би хэд үлээ цаадах чинь. Одоо хэлчих чадах юм уу? За. Нөө миний үзэгч гарах болсон шүү дээ. За байж гараа. 99 400 4956. За.
Байна уу яасан бэ? За шахах булааныг тал руу оруулж ирье. За тэгээд хийц хэмжээгээр нь энэ юу муугаан дээшлүүл доошлуулнаа. За уг нь бол хөлцөл бодоод л оруулчих ёстой байсан чинь. За диаметрийн хувьд бас нэлээд томджээ. За тэгэхээр тэрийг багасгана гэж. За мэйт. За нэ холбогчнуудаа эхлээд авч чаддаг суулгач. За нэгдүгээр mate нь холбогчны дотор тал энэ тэгээс байна. Окей. Хоёр дахь нь энэ үзэтэй нийлнэ. За 3 дахь нь хийсэн шин чи жоохон маяглаад ах чинь. За энэ гадна тал нь холбогчныхаа үүрэнд баригддаг учраас энэ дээр тулж байгаа юм шүү. За холбогчныхаа үүрний диаметрийг багасгах мартаал яваад байна.
За нөгөө талдаа холхивчаа хийчихье. За mate. За гол бол энэ дотор талдаа туулж хөдөлгөөнгүй болж голыг бол энэ холхивч өөрийнхөө шааргаараа одоо ганхуулахгүй барьж идэг байх нэ. Тэгээ шаарг нь ингээд сул ганхдаг болчихвол тэгэл энэ гол тэр аяараа ганхдаг болох юм байна. За харин шаарг буюу холхивчны гадна талыг холхивчны үүр баталгаажуулж барина. Байна. Утсаа авсангүй хөө. За. Оо. Юу гидр механикт хамт хөрөмж вэ? Боломж байхгүй. За. Юу гэсэн үг юм? Ажил харахаар л таарна шүү дээ. За. За үйлдвэрлэлээс жаахан өөр хийж амархан болгохоор шийдчихлээ. За энийг мэйт хийчихье. Хааш нь мэйт хийх вэ гэхээр энэ нүртэй мэйт хий. Тэгэхдээ ингэж харж гад энэ нь тулгая. За энэ хийцээр л ойртуулчих да. Уг нь бол одоо энэгээр нь жаах ингэж ороогоод энэ дээр л нэг шахуу зүртэй ирэх хэвээр шахуу зүртэй эргэлт хийж чадахгүй учраас шахуу зүргүй нэг эргэлт хийчихье гэж бодож байна. Тэгээд нэмээд хийх таах юм. Шипээ. Харин би чамайг дадлаг би яг дадлагч нь болохоор би чи өөрөө өөрийгөө
Тэгээд хилээч угаасаа тэгээд нөгөө нэг энэ миний нэр дээр дадлага байхгүй байгаа. Өөр хөшиг нэр дээр байгаа. Тэгээд би бол дадлага хүүхдүүдээ яалтаа өгнө. Тэгээд жаргалмаа чи өөрөө ч зуугаагүй танахыг яг ямар хуу газар яаж ажиллаж байгааг чи би бас мэдэхгүй шүү дээ. Хаа чи ямар ч ясна наад юуныхаа мэдээлэл агуулсан. Тэгээд ч нөгөө нэг эмэгтэй хүүхдийг гэрээгүй янз бүрийн газар руу бид нар дадлага гэж явуулахгүй. Угаасаа журмандаа тийм байгаа. Тийм. За энэ дээр нэг жижигхэн буул суулгая. За тэр бол маш уг нь бол шог үзүүртэйгээр эргэлддэг. Тэгэхээр нөгөө бэлт маань явахгүй учраас би энэ дээр нэг жижигхэн буул байхаар хийе гэж бодож байна. Жин сургуулийн дотоод журам гэж байна. Ер нь бол заавал гэрээтэй газар л явуулна. Одоо эдгээр чинь 5 өдөр шалгалтанд дуусж байгаа. Тэгээд чамбилаа бол 1 сарын 5-наас авна гэсэн. Бас өдрөөс нь томилж өччихнэ. Тэгээд томилтгүй гэрээгүй газар руу яваад айлын хүүхдэд янз бүрийн асуудал гарвал чи хариуцгүй би хариуцах болно шүү дээ. Тэгээд дадлагч явуулснараа хариуцлага одоо хууль зүйн хувьд шууд хариуцлага үлдээх нь би. Тийм учраас хилээд штэ хаваараа заавал гэрээтэй байгуулах байх ёстой. Би чамтай гэрээ хийгээд хүү явуулсан штэ. Үгүй болохгүй. Чи тэр объект дээр чи ажиллахгүй штэ. Үгүй чи одоо яг ажлын газар хаяг маягтай тийм гэрээ юуны шидисийн журам гэж бийгөө. За энэ бол хөтлөх дөх болох учраас хэмжээс юу хүзүүний тоо цөөхөн байгааг анзаарч байгаа. Тэрэн дээр нэмэлт юу суухгүй. Гэрээ хийж ижил явуулна. Түүнээс дадлага хүүхдийг гэрээгүй газар суугч явуулахгүй. Чи ямар ч хэлсэн дээр дадлага хийж болох эсвэлтэй газрыг яваад хэлцүүлээ явуулж. Тэг үг тавьчих гэрээгүй үг тавьхгүй дадлага гэж тавьчих. Гэж болохгүй ч тавьчих. За нэг нарийн хийсэн бах бай. Тэгтээ залхавар адилхан өмнөхтэй адилхан ийм хийчихье. Бичигдэл болохгүй бол тасалчихна. Тэгтээ хүүхдүүд яа дээ ингээл боддоор нь үзчихлээ. За хаа энийг болохоор 22
Энэ диаметр болохоор 20 байгээ. Дөрвөн цагт минь тийм. Дөрвөн цагт наа хоёр чи минжээ үзүүлнэ гэсэн юм шүү. Давхар цэрмэгтэй байх хэрэгтэй. Би тэгэхээр хамгийн нарийнх нарна ингэж байна. За энэ бол сул оролком эргэлттэй учраас иймэрхүү хийц байж болох байхаа. Гэхдээ ерөнхийдөө бол их борол хийц харагдаж байна. Хадгалаагүй байна. Юу хүсрах хурдтай. Нэрмэг байх хэвээр уг нь юу болгодог? Чигнэг болгодог. Гэвч би бол оролком маягаар юу хийх гэж байгаа учраас юм бол шиг нарийнхан бол шиг юм хийжлээ. And there insert components. Нэрмгийг оруулж ирлээ. За. Mate тэр сая хүзүү холхивчны энэ хэсэгтээ coincident бай. За тэгээд бас энэнтэйгээ coincident бая. За одоо харин энийг энэнтэй consider болгоч. За тэгэхээр энэ наатлан ч гэсэн дагаад юм болоод ирж байгаа үз. За ийм эцтэй учраас шууд холхивч оруулж суулгая. Мэйт яг учраас энэ холхивчийг сонгож хуйлж олшруулъя. За энд нь холхивчийг тавьчих. За дараад нь энэ холхивчоо энэ концентрик хийж байрлуулъя. За энэ холхивчаа ихлэ байрлуулчих. Мэйт хийлээ. За мэйтийн дараа
Энэ хүзүүтэй консидент байхаар суулгач. Өнөр чинь 5. Окей. Тэгээд энэ чинь хоёлоо нэг л. За одоо энийг ингэж жагаад сайн энийг бас ингэж жагаад нэг суулгалт хийчихье. төлөө бэлгэлээрээ Юу вэ гэхлээр хэмжээтэй цав. хол хөвчний доктор тал өг Хэмжээ харин хол хөвчний доктор тал үргэлж гол руугаа очиж суудаг байх намтай. За энэ харилцан суучлаа. За дараагийнх нь юуны шатаараа хасагдсан гэсэн горимд шилж байгаасаа бичиг барих. гадна хол хөвчний гаднах цаграг заавал гэрд баригддаг номтой байх ёстой. Хол хөвчний үүрт гэсэн үг. За хол хөвчний үүрт баригдаж байгаа учраас Өөртөө ингэ за хол хөвчний үүрт баригдаж байгаа учраас бид нэр энэ чинь суухаар сонгоод өгчээ. Окей. За одоо нөгөө талын хол хөвчийг суулгая. Энэ одоо ичэн ичэн гэнэ. За мэйт суулгаж яж явахгүй бол орж ирэхгүй байна. За контрол дарлаа, эд анги дараа дарлаа, чирж ирлээ. Эхлээд маус нэгэ тавиад дараад нь контролоо тавьдгийг санаж байгаа бах тий. За одоо энэ мэйт хүзүг мэйтли юутай мэйтлэх вэ гэхээр хол хөвчний доктор талтай. За тэгэхээр хэмжээ сайн байгаа байхаа гэж бодоод би ямар төрлийн мэйт хийх вэ гэхээр зөвхөн энийг нөгөө талтай нь мэйт хийе. Окей. За ийм гоё мэйт орсон байна. За энэ дээр бол нэмж нэг энд нэг уг нь бул суулгуул их сайн байдаг. Тэгэхдээ би бол шууд энэ дээрээ бэлт буюу бүсийг нь энд ороосон байхаар хийж та нарт үзүүлье. За тэгэхээр угсраан дээр assembly belt chain хийх ёстой. За тэгээд энэ дээр бол энэ болыг өгье. За нөгөө бол нь энэ нарийнхан шүү дээ. Жигнэмгийг буулгаж идэг. Ийм наривчлалтай хийц байдаг учраас энэ дээр хөрхи. За бэлт засварлаа. Яг гэвэл би нэг юм сонгоогүй байна. Grit belt part гэдгээ сонгочих юм бол энэ бүсийг ахиж хийх боломжтой болдог шүү. За тэгээд энэ чэнээсээ belt үсгийг open хий. За open part. Open part-аас өмнө бас нэг дутуу юм баг анзаарлаа. Нэг кино сэж авсан. Зассан. Сая ямар ч юм биш. Оксра 3 дээр нөгөө нэг булаа энэ хоёр чинь тойрох ёстой байсан байна. Энэ дээр за доогуур нь ингэж ороосон маягтай байх ёстой мартсан байна. За энэ бол жигнэмгээ чангалж явдаг тэр загвараа гэсэн үг тийм үү. За одоо бэлтийн бүсний нэг талын холболт гарч ирж байна. За энэ дээр эхлээд Тэгийн 100 болов. плейн өгье. За энэ плейн болохоор
Тэгээд ингэсэн plain by. За энэ дээр sketch sorry. За sketch-ийг би хатгагаа өөрөө харуулж хаад. Энийг аваад үзээ. Тэгээ чи бэлгүүдээ өдөрч бэлгүүнтэй юм шиг. Нормал түүхий. Ийм зөвлөж шүү. Үгүй би энэ чинь гэж чи 100 зөв. Тэгээд энийг аваад бэлгүүдээ нийлээ. Би энэ чинь бэлгүүд хаяг үзэх гэсэн. Үнийг л. За энэний mid point-ийг за add relation-ээр хийдэ. Бана. За хэдээс за одоо нөгөө шинэ ажилласан газраа хин жааглаад гадлах таваа. хийгээгүй шүү дээ. Шалгалтаа өгөөгүй юм байж чиж. Хизээ юу хийгээг байна. Өнөө хин датаагүй юм болов? Нөгөө чинь газрынхаа гэрэн дээр авч ирнэ. Чи тэр газар байхгүй юм чинь. Чи хариуцлагагүй би хариуцлагагүй явуулснараа сургууль хариуцлагагүй юм чи баталж өгөхгүй шүү дээ. Багшинч тэр мөрнийг муу санаалч шүү дээ. Тэгээд одоо яаж чаддаг вэ? Чи тэгээ хаа тутаа. Тэгээ аюулгүй юу гэж байна уу? Аюулгүй юм аа. Би сэтгтэй гүрэн бол одоо араас нь яаж хэрэггүй. Угаасаа нөгөө дөрвөн жилээс дээш сургууль болсон хүмүүсийг тушаал гаргаад тушаалынхаа дагуу сургууль ирсэн юм дагаад бичгээр димиг тавьж юм. Тэгээд бичгээрээ өгөөгүй ч хүмүүс байна. Тэрийг ялах гэж тушаалын дагуу тийм ажиллаж явах учраас өмнө нь яг бичгээр Бас их зузаан юу болголоо. Үүнээс нөгөө хий олон оюутны тоо хагдаад гэж яваад учраас хасагдсан юм дороогаар байж. Тэгэхээр боловсролын яамны хэрэг юм бол хасагдсан байж байна. Энэ гэж хасагдсан ч гэсэн өчиг дахиад сууж болно. 10 жилийн үлдсэн тий сайн хөлтэй. Яа энэ бичгээр тийм л хасагдсан нөгөө оюутны тоо моо зэгцэж хасагдсан гэсэн төлөв шийдэж байна. Болон тэр ариун бол ирэх гайнаа жирсэн чинь гэрээс тааж хамгийн ойрхон тийм байхгүй. Гэсэн. Зажигн хэвлэх машины үндсэн эд ангиуд орлоо. За би та бүхэнд одоо бол орон мотор эрдүхтэр байрлуулах тийм богинохын юг маргаашин гişэл дээр хийхээр болгоё. Өнөөдрийнхийг энэ дээр дуусгая. За та бүгдийг нь харлаа тий. За энэ дээр бол харагдаж байгаа скетч бол харагдах байдлыг харахаар юм харагдуулахгүй их. За одоо энэ дээр бол энэ дээр нэг бункер тэгээд хоёр талаас нь хаалт хийгээл
нэмж яахыг энэ маргаашийн хичээлийн эхлэл дараагийн эрх дээр нь ажлын зургийг хийсэн. За ингэсэн тохиолдолд 30-нд шалгалт өгөх эрх авах нь да.